Тэр хог аягдлыг дахин боловсруулахад үйлдвэрийн талаар нийслэлийн захирагчийн ажлын албаны одоо мэрэгчлэлтэнгээс тодруулахад энэхүү үйлдвэрийг Койко олон улсын байгууллагаас манай улсад бас буцалтгүй тусламжаар барьж өгсөн юм байна. Харин өвлийн эд хүйтэн буюу 1-2 дугаар сар тухайн үйлдвэр маань ажилддаг юм байна. Учир нь 25 градусаас дээш хүүтэрсэн тохиолдолд ажиллуулахад тухайн үйлдвэрийн тоног төхөөрөмжөд ямар нэгэн гэмтэл гарна гэж үздэг байна. За бусад үйлдвэрүүдийн хувьд гэх юм бол яг одоо хувийн хвшлийн байгууллагууд өөрсдийнхөө хөрөнгө оруулалтыг хийгээд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа нэг 20 гаруй үйлдвэр байдаг. За энэ дээр бол манайх ТЧМ, Сан Орго зэрэг ингээ компаниудтай хамтраад одоо хаягдл цаас галгар утаар хуванцраар одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байгаа. Тэгээ энэс нь бол бид нарын нийтийн эзэмшлэн гудамж зам талбайтай хогийн сав, сандал одоо хайс хашлага зэрэг тариншины таг зэргийг бол хийлгүүлээд одоо тодорхой хэмжээнд бол байршлуудад бол тавьж бол ажиллаж байгаа. Улаанбаатар хотод нийтдээ хог аягдлыг дахин боловсруулах 23 үйлдвэр байдаг боловч ихэнх нь улирлын чанартай буюу хит одоо хүүтэн өвлийн цагаар яг одоо үйл ажиллагаагаа явуулдаггүй төр юм амардаг юм байна. Бидний сонгож авсан энэ улаанчуулуудад байрладаг энэхүү хогийн үйлдвэр маань гэвэл яг гялгар цаасыг дагнан боловсруулж түүгээрээ тараншааны таг хийдэг үйлдвэр юм а. Энэхүү тараншааны таг нь 55 мянган төгрөгөөр одоо зах зээлд нийлүүлэгддэг юм байна. Гисэн чиг улс болоод одоо байгууллагууд энэхүү тараншааны тагийг одоо худалдан авалт нь маш муу байдаг гэдгийг энэхүү үйлдвэрийн менежер бас бидэнд хэлж байлаа. Тэгэхээр Бүгд найрамдах Хятад улсад үйлдвэрлэсэн тараншааны таг 70-аас 75 мянган төгрөгөөр зарагддаг. Гисэн ч чанарын хувьд их муу байдаг гэдгийг энэхүү үйлдвэрийн менежер бидэнд бас ярьж байсан юм а. Хэдийгээр 20 гаруй үйлдвэр хог аягдлыг төрөлжүүлэн боловсруулж хашаа, сандал, тараншааны таг зэргийг хийдэгч энэ бүгдийг нь худалдан авах нь тааруу байдаг байна. Мөн хоёр дахь түүхийд худалдан авдаг хүмүүс Монголын үйлдвэрүүдэд тэр бүр өгөөд байдаггүй, харин хятадуудад өгдөг гэдгийг хэлж байгаа юм а. Хоёр дахь түүхийд ихэвчлэн бид нар чи хужаад л өгдөг шүү дээ. Хужаагийн үйлдвэрт. Хужаагийн үйлдвэр те. Тэг үйлдвэр юу авдаг газар нь тавьж шүүдэг шүү дээ. Цаана яг хаана авдаг юм бол одоо хужаагийн үйлдвэр. Тэд нар нь одоо боловсруулаад дахиад юм хийх үү яа тийм. Тэрийн нэг чинь өстө суддаг. Бодвол урагшаа гаргадаг юм болов. Би тэрийн үйлдвэр авах. Би одоо гуйдраа 300-аар аавна. Тэшээ яаж 350 гэдэг юм. 54-нд хаашиг харж байгаа. Тэгэхээр бас энэ дотоодын үйлдвэрүүд тэр хог аягдал дахин боловсруулаад янз бүрийн хайс мас хийдэг, тараншааны таг маг хийдэг үйлдвэрүүд нь бас 350 л авдаг юм шиг байна л та. Тэгэхээр 350 хэрвээ яг нөгөө юу шиг хужаа шиг яг үйлдвэрийн үнээр яг тэр чадаар яг адилхан авах юм бол өгчнөлтөө. Тэгэхээр тэр чин заримдаа тийм биш л юм бид шүү дээ. 50% төгрөгийн хямдралтай хямдралтай тэгж авахар чинь бид нар чинь бас энэ чинь 50 төгрөгийг харж өгсөд энэ өрсөлдөгч их олонтой шүү дээ манайх чинь шиг шахаад. Тэгээд тэгэхээр чинь эднэртэйгээ нэн цэцүү авч нэн цэцүү тушаахгүй болохгүй шүү дээ. Баг аваад баг өгөх юм бол биднэрт ашиг байх. Бид нар тэгж чинь юм ирэхээ байж шүү дээ. Тийм тэгээд гол нь тэгээд тэрэн дээрээ бид нар чинь тэгээд юу арай үн 50 төгрөгийн үнэтэйдэнд авчиж өгдөг байхгүй. Монгол үйлдвэрийн талаар одоо хог аягдал дахин боловсруулах үйлдвэрийн одоо менежер хэлснээр бол хог аягдлыг одоо энэ 2 дахь түүхийдээ 350 төгрөгөөр авдаг гэсэн. Харин 2 дахь түүхийдээ одоо бизнес эрхэлдэг хүмүүс ярьж байгаагаар бол яг ингээд юм аваад очихоор бас тодорхой хэмжээгээр 50 төгрөгийн доошоо өнтер 300-аар авна үгүй бол авахгүй гэдэг ч юм уу иймэрхүү байдал үүсгдэг учраас ер нь тэр бүр одоо Монголын хог аягдал дахин боловсруулах үйлдвэрүүдэд өгөөд байдаггүй гэдгийг илэрхийлж байгаа юм а.